За энэ бичлэгийг би ерөөсө хурдан явахгүй маш тайван явна. Яагаад гэвэл би танарт маш гоё байр танилцуулах гэж байгаа байхгүй. Анхаарлаа хандуулаарай. За үүдний хэсэг ийм гоё том цэлгэр. За тэгээд ингээд гутлын шкафнууд нь ийм том зайтай. Та нар намайг хаана байгаа гэж бодож байна? Энэ бол Зайсангийн Crown Villa гэх утга. За үүдээр орж ирээд том коридортой. За эндээ хувцсны өрөөтэй. Энэ хаалгаар орж ирээд ингээд гадуур хувцасуудаа үлгээд дахиад энтлийн хаалгаар гарчна. Ингээ хоёр хаалгатай гэсэн үг байхгүй. За тэгээд зүүн гар тийш ирэнгүүт энд хүүхдийн өрөө байж болно. Шкафтай. За тэгээд зүүн харсан цонхтой буюу хотгон руугаа харсан цонхтой хотгон дотор нь ийм гоё сайхан ногоон байгууламжтай. 3 давхар шилтэй маш гоё чанартай тоногдолтой юм байна аа цонх мохон тий. За энэ хүүхдийн өрөөний ариун цэр өрөө. За энэ зочны ариун цэр өрөө. За тэгээд шууд орж ирээд энд дахиад өндлөх өрөө. Дахиад зүүн тийш харж байгаа гэсэн үг. За энэ галтгооны хэсэг маш том цэлгэр хоолны ширээтэй. За тэнд аягуугаагч хоёр хөргөгчтэй. Эндээ хөргөгчтэй, тэндээ хөргөгчтэй ингэ байж байгаа. За тавилганы хувьд бол нийтээ 3 такттай. Энийг такт гэх юм уу, өрөө гэх юм уу та нар өөрөө мэдэрэй заа. За эндээ юм угаалгын хэсэгтэй, бойлортой. За ингээд галтгооны хэсэг юм байна. За зочны өрөө камен зугтай. Тэндээ такттай. За энэ дандаа Итали тавилганууд хэрэг хүсэх юм бол үндэ хорилцоод бас авч үлдэж болно. Гоё авч үр байна. За энэ зүүн тишээ харсан зочны өрөөний тагт нь дотор талыг нь реклч гэсэн. Ингээд бас хотон руу гарч байгаа дуу чимээ байхгүй. Тэр бол ингээд гарчдаг жижиг хэсэгтэй бүр гадаа гарна гэсэн тагтан дээр тий. За энэ байран дээр ерөөсөө яахгүй тайван явъя гэж байгаа шүү дээ. За ингээд Итали тавилга. За эндээс мастер онцлог өрөө байгаа. Дараа тухтай үзүүлье тий. Энэ ажлын өрөө. Баруун тийш харсан цонхтой. Ажлын өрөөний энд хувцсны өрөөгөр ашиглаж болох юм. Ханах өрөөгөр ашиглаж болох юм өрөөтэй. Ер нь хаалга тааз нэлээ өндөр байгаа. За мастер онцлог өрөөр орцгоё. Тусдаа юм хаалгатай. Тэгэхээр бүр тусдаа орчин гэсэн үг тий. За зүүн болон баруун тийш ингэж. За мастер онцлог өрөөний онцлог өрөө зүүн тишээ харсан цонхтой нөгөө нэг маш тайван хэсэг зузаан хөшгтэй учраас нар өглөө тусахгүй кондишн хийж гисэн. За мастер онцлог өрөөндөө ийм хөрхөн такттай урагшаа харж байгаа. Би жоо орой ирсэн. Тэгээг бол өдрийн нарыг бол үзнэ. За 3 давхар шилтэй цонхтой учраас ингэ дуу чимээ байхгүй болчих байгаа сангууд шууд. За мөн адил Итали тавилгатай. Үнд хорилцоод авч үлдэж болно. За эндээс том хувцсны өрөө. За эмэгтэйчүүдийн хувцсны өрөө гэдэг. Эхнэрийн гэрийн эзэгтийн хувцсны өрөө юм том байна. За энэ талд болохоор нөхрийн гэдэг байгаа юм. Арай жижиг хувцсны өрөөтэй. За эндээ ингэ талтай. Яг тэгээд ийшээ яваад том юм хариу цэр өрөөтэй. Саунтай. За маш том дүүштэй. Энэ бэлтаануудыг та нар харж байгаа бох тий. Ингээд нэг юм андшгүй. Шал өөр бэлтаатай байгааз. За энд юм байна. Саунтай. Энд за массажны ор тавьж болох юм байна. За өөр яаж ашиглах нь таны өөр юм дор болж байна да. За тэгээд энэ нь баруун тишээ харсан цогтой. За ийм байр байна. За анх удаа байрыг ингэж тайван танилцуулж үзлээ. Зайсан Crown Villa. Энэ гайхалтай тансаг байрыг авах гэсэн юм бол надад